Та гэрээсэн хэдэн мянган бэрийн зайд бүх насаараа цуглуулсан эд хөрөнгө алдан хоосорсон гэж төсөөлье. Ийм хүнд хэцүү байдал олон эгэл жирийн хүмүүсийг зөвхөрөлд оруулах нь мэдээж. Гэхдээ Зено эгэл нэгэн биш байлаа. Энэ явдал түүний амьдралыг тэр чигт нь өөрчлөхийг хэн ч мэдээгүй юм. Нэгэн үеийн чинэлэг хөдөлтаачин манай эртний өмнөх 300-аад оны үед Афин хотын ойролцоо хүлэг онгоцсон сүрхэд тэр бүх зүйлээ алджээ. Бүхний алдсан тэрээр өөр хийх зүйлгүй болж номын дэлгүүрээр тэнөжилж Сократийн бичсэн номнуудад ихийнх нь татагджээ. Зено хотын философчтой уулзч суралцаж улмаар өөрийн гэсэн шавнартай хүртэл болов. Тэр стоицизм гэгддэг философиг үсгсэн бөгөөд тэсвэр төвчээр болгон өөрийгөө хянах тухай сургаалыг түгээжээ. Энэ нь 100 агуу эрхмүүд удирдагчдыг замчилж орон өгсөн юм. Үүнээс хойш Зено стоицизмын эцэг гэх нэрээр алдаршжээ. Стоицизм гэдэг нэр нь Зено болон түүний шавнар уулзахдаа зоглордог байсан олон нийтийн багнаар хүрээлэгдсэн Стоикл гэдэг барилгын нэрнээс гаралтай. Эдгээр бид стоик гэдэг үгийг дарамт шахалтаар тайван байж сэтгэл хөдлөлтөд хит автахаас зайлсхийдэг үзэл баримтлалыг хэлдэг. Гэхдээ стоицизм анх аливаа зүйлд хандах хандлагаас илүү зүйл байжээ. Стоикчууд бидний эргэн тойрон дах бүх зүйл, учир шалтгаан, үр дагаврын ачаар нэгэндээ нөлөөлдөг гэж үздэг бөгөөд үүний үр дүнд тэд аливаа зүйлийн зөв замыг олдог юм. Бидний тохиолдож буй үйл явдлуудыг бид үргэлж удирдах байж чадахгүй ч бид эдгээрийг яаж өөр дээрээ тусгаж авахыг удирдах боломжтой. Стоик хүн ертөнцийг гоё сайхан болгож тулгахын оронд ертөнцийг байгаагаар нь хүлээж авахын хажуугаар дараах 4 үндслэл дээр тулгуурлан өөрийгөө хөгжүүлэхийг зорддог. 1. Мэргэн ухаан. Нарийн төвөгтэй нөхцөл байдлыг логикоор удирдах чадвар. 2. Дараа ба төвчээртэй байдал. Амьдралын бүхий л тал дээр өөрийн уур уцаарыг хязгаарлах, аливаа зүйлд даруухан ба төвчээртэй хандах. 3. Шударга ёс. Бусад хүмүүс буруу зүйл хийсэн ч гэсэн шударгаар хандж, ялгалгүйгээр харьцах. 4. Эр зэрэг. Зөвхөн онцгой нөхцөл байдал биш, харин өдөр тутмын сорилтуудыг хойшлуулж, зайлсхийхгүйгээр даван туулах чадвартай байдал. Ромын хамгийн алдартай стоикуудын нэг болох Сенека заримдаа амьдрах нь хүртэл эр зоригтой үйлдэл юм гэж бичсэн байдаг. Эдгээр стоицизм нь хувь хүний хөгжилд анхаардагч энэ 8% хичээсэн философи биш юм. Ромын хуулинд боолуудыг өмч гэж үздэг тэр үед Сенека тэдэнд хүмүүнлэг хандахыг шаардаж бид бүгд адилхан гэж уриалж байжээ. Ер нь стоицизм юу гэх гээд байна гэвэл зөв, эерэг, өөрийгөө хянах чадвартай хүмүүс л бусдад эерэг өөрчлөлтийг авчирдаг гэсэн үг. Хамгийн алдартай стоикчдын нэг Ромын хамгийн агуу эзэн хаадын доонд ордог Маркус Аврелиус 19 жилийн хаанчлалынхаа туршид стоицизмын ачаар эзэнт гүрнээ удирдан залж иржээ. Хоёр томоохон дайныг гатлахын зэрэгцээ олон үр хүүхэд хамтран баялагч нараа алдаж яг тэр үед нь стоик ухаан л тус болдог байжээ. Хэдэн зууны дараа Маркусын судар бичгүүд Өмнөд Африкт арьс өнгөөр ялгарлан гадуурх эрэгтгэж байдлын төлөөх тэмцлийн үеэр 27 жил шоронд орхигдсон Нельсон Манделад удирдан чиглүүлв. Мандела суллагдж ялалт байгуулсныхаа дараа инх тайвныг тэмдэглэж өнгөрсөн үеийн муу явдлыг өөрчлөх боломжгүйч илүү шударга ирээдүг бүтээхийг ирмэлцэж чадна гэжээ. Стоицизм нь Грек Ром зэрэг улсуудад хэдэн зууны турш философи хичээл байсан ч цаг хугацаа наашлахын хэрээр
аль биесны хичээл байхаа болсон байна. Гэхдээ одоо хүртэл үндсэн зарчмууд нь хүндрэлт нилээдгүй хэрэгцээ болсоор ирсэн юм. Христ болон буддын шашинд стоицизм маш олон талаар холбогддог ба ихэнхдээ жаргал зовлонгийн талаар их нийцдэг. Нөлөө бүхий стоикуудын нэг болох философч Эпиктетус зовлон бол бидний амьдралд тохиолдож буй үйл явдлаас биш, харин тэднийг дүгнэх бидний дүгнэлтээс үүдэлтэй гэж үжижээ. Жаргалын үед стоицизм дурдахтаа хамгийн хар бараа үед ч бид амьдралын зорилгынхаа ачаар аз жаргал, утга учирыг мэдрэх боломжтой гэжээ. Стоицизм бидэнд том шуурхайг жижиг давлахаа болоход тусалдаг. Харин бидний завж ивж бид живсэн цагт бид амар амгалан сайхан амьдрснаа ухаар үүнийг санаж яваарай. Бүх зүйл хязгаартай.